Шиломо хааны хэлсэн доорх сургаал үгсийг Ивдэ улсын Хизкиах хааны ордны түшмдүүд буулган бичиж үлдээв. Нууц бүхэн гарт нь байдаг учраас ертөнцийн эзэн хүнд итгэл төрүүлдэг. Нээлт ололт хийх тусмаа эзэн хаан алдаршдаг. Хөх тэнгэр хөршгүй өндөрт, хөрсд дэлхий хүртэшгүй гүн байдгийн адилаар эзэн хаадын бодол санааг ойлгох аргагүй. Мөнгийг хайлуулж холцноос нь салгасны дараа л дархан хүн түүгээр сайхан сав урлан бүтээдэг. Үүнчлэн эзэн хаан хорон санаат зөвлөхүүдийг зайлуулсны дараа л шудраг үнний үндсэн дээр хаан ширээг тогтоож чадна. Хааны өмнө бие бүү магт хүнд түүний байр суурьнд өөрийгөө бүү тавь. Харин эзэн хаан чамайг өөрөө дуудаж энд суу гэвэл олон ноёдын өмнө доод суудал заалгаж нүрэн улайлгснаас дээр юм ажигласан боловч харсан юмаа хэлэх гэж бүү яар. Энэ дүрч ташаарсныг чинь батлах хүн дараа нь гараад ирвэл нүүр чинь улайх болбол яана. Амд нөхөртөөгөө маргалдсан бол тэр тухайга бусдад бүү яар. Тэгвэл үгийг чинь сонссон хүн чамайг үнэн ч бусд тооцсон нүрийг чинь улайлгаж түүнээс хойш чиний тухай муу яриа тасрахгүй. Тохирсон үгийг олж хэлэх нь мөнгөн хүрээнд суулгасан алтан алмыг харах мэт сэтгэлд таатай. Ухаан түүнээс сонссон зэмлэл нь алтан бөгж, алтаар хийсэн гоёл чимэглэл мэт үнэтэй сайхан санагддаг. Жин халуун үед ургас хураахад хүйтэн цас мөсөн хөслөн болдгийн адилаар найдвартай элчийн эргэж ирэхийг илгээсэн хүмүүс нь хүсэн хүлээдэг. Тийм хүн эргэж ирэхдээ илгээсэн эзэндээ урам нэмдэг. Амлсан зүйлээ хийдгүй хүн тусал усгүй борооны үйл мэт ашиггүй ажээ. Тэвчээртэй хүн захирагчд ч нөлөөлж чадна. Зөөлөн үг хатуу ясыгч хугална. Зөгийн бал олбол өөртөө тохируулж ид. Хитэртэл идвэл бөөлжих болно. Үүнчлэн танилын даа үргэлж очихоос болгоомжл эс тэгвэл чамаас залхаад үзэн ядах болно. Нөхрийнхөө эсрэг гүтгэлэг хийдэг хүн шийдэн барьж сэлэм атгаж нумц магссан хүмэт аюултай. Хэцүү үед найдваргүй хүнд итгэх нь хорхоо эдсэн шүд юм уу доглон хөл мэт шаналгаатай. Гунигтай хүнд баярын дуу дуулж өгөх нь хүйтэн өдөр хүний хувцсыг тайлж авах мэт. Эсвэл шин шарханд цүү түрхэх мэт эвгүй. Өстөн дайсан чинь өлссөн бол хоолог, цангасан бол ундаг. Тэгвэл чи нүүрнээс нь гал бутрах мэт ичгүүрт унгана. Мөнхийн эзэн үүнийг хараад чамд шагнал өгнө. Өмнө зүгийн салхи бороо урддаг. Хов яриа уур хилэн төрүүлдэг. Байшингийн дээврийн буланд амьдрах нь хэрвэлч ихнэрийн хамт дотор нь амьдрахаас дээр. Холоос ирсэн сайхан мэдээ ангасан хүнд хүйтэн ус өгөхийн адил тааламжтай. Шудраг хүн хорон санаатанд зам тавьж өгөх нь булгийн ус булингартаж, худгийн ус бохирдох мэт харамсалтай. Бал бурмыг хит итгэх нь сайнгүй. Үүнчлэн магтаал сонсох гэж хитрхи зүтгэх нь дэмий. Бие барих чадваргүй хүн бол цайз хэрмэн нурж хамгаалалтгүй болсон хот мэт. Зуны цагт цас орох, ургацын үед бороо орохын аль аль нь сайнгүй. Үүнчлэн тэнэг хүнд хүндэтгэл зохидгүй. Гэмгүй хүнийг хичнээн хараавч бор шувуу босон суух дуртай. Хараацаа шувуу хаа нэгтээ сууршихын адилаар нялзахгүй өнгөрнө. Адуунд ташуур, илжигэнд хазаар хэрэгтэй адилаар тэнэг хүнд зодуур хэрэгтэй. Тэнэг хүний асуултанд хариу бүүг. Тэгвэл чи өөрөө адилхан болж мэднэ. Гэтэл заримдаа тэнэг хүнд тохирсон хариу өгөхгүй л тэр өөрийгөө цэцэн мэргэнд тооцож мэднэ. Тэнэг хүнээр мэдээ дамжуулсан хүн хөлөө өөрөө тайрч хаяхын адил. Тахир дутуу болсон хөл юунд ч хэрэггүй санжигнахын адилаар тэнэг хүн сургаал үгийг юунд ч ашиглаж чадахгүй. Чулууг дүүгүртгэхээс өмнө боож зангидах нь утгагүй адилаар тэнэг хүнд хүндэтгэл үзүүлэх нь утгагүй явдал мөн. Согтуу хүн халгай барьж авах нь тэнэг хүн сургаал үг хэрэглэх гэж оролдохын адил. Дайралтсан тэнгийг ажилд авч архичин хүнийг хөсөлсөн хүн байгаан ололгүй хүн рүү харвж гимтэх харваачийн адил. Нохой бөөлжсөн эргэж долоодгийн адилаар тэнэг хүн урдын хийсэн тэнэг явдлаа давтдаг. Өөрийгөө цэцэн цэлмэг гэж боддог хүн байна уу? Тэгвэл адгийн тэнэг хүртэл түүнээс илүү ирээдүйтэй.
Залхуу хүн зам дээр арслан байна. Гадаа намайг хүн отож байна гэх мэтийн шалтак заадаг. Хаалга нугсан дээрээ хичнээн эргэвч салдгун адилаар залхуу хүн орондоо хичнээн хөрвөвч босохгүй. Залхуу хүн тавхтай хоолнд гар хөрвч амруугаа ойртуулахаас төв гшөөдөг. Тэнэг хүн өөрийгөө өргөмжлөхдөө бүхнийг зөвөөр шийдэх бүхэл бүтэн 7 хүнээс ч илүү гэж үздэг. Өөртөө хамаагүй маргаанд оролцсон хүн нохойг чихнээс нь барьж авахын адил тэнэг үйл хийж байна. Нөхрөө мэхэлчгээд дараа нь би тоглосон юм гэдэг хүн галтайт цучил шидэж үхлийн сум энд тэнд харвах солиотой хүний адил. Төлөө байхгүй бол гал унтарна. Үүнчлэн ховч байхгүй бол хэрвэл тасарна. Цучил байсан цагт нурам халуун, төлөө байсан цагт гал ноцоотой. Үүнчлэн хэрвэлч хүн байсан цагт маргаан дэгдээстэй. Ховч хүний үг хоолны амтд шавхруу мэт байдаг учраас ходоодны мухарлуу хүртэл орж чадна. Хорон санаатны амнаас гарсан сайхан үг нь хямдхан шавар савыг өнгөлсөн паалантай адил. Хорсол агуулсан хүн үгээрээ бусдыг хуурвч сэтгэлдээ мэгт явуулга сэтэж байдаг. Тийм хүний уран үгэнд бүү итэг. Учир нь гэвэл сэтгэл дотор нь түмэн бузар санаа бий. Адгаг санаа нь хорслыг нууж чадах боловч эцэст нь түүний хорон чанар олны өмнө ил гардаг. Бусдыг урьхдах гэсэн хүн өөрөө урьхандаа ордог. Бусдын дээрээс чулуун өнхрүүлэн алах гэсэн хүн өөрөө чулуундаа дарагддаг. Өрөөлийг гүтгэх нь үзэн ядалтыг харуулна. Бялдууч зан далдуур хөнөөх санааг илтгэн.